яг кармаг ярихдаа би болохоор юу гэж ярих гэж бодож байна гэхээр нэг өвлийн үр мүр гэж нэг бурхан ном шиг тэгж нөгөө тэрний буруу энэний буруу те одоо бараг чиний л карма одоо ингээд дуусаа гэж тэгж нэг ярихгүй л те. За өнөөдөр манай дээр бас нэг юм нэлээд хүнд өвчтэй идгэшгүй гэгддэг юм өвчтэй ихч орж ирсэн байхгүй юу. Тэгээд харин тэр хүн сургалтын талаар асуугаад яриа сууж байхдаа намайг нэг эмч хүн миний энэ өвчнийг бас тийм наад чи ер нь бас жоохон карма марма гэд хэлсэн юм аашээ. Тэгээ яг ийм лайв хийх өдөр маань нэг хүн орж ирээд тэгж ярьсан чинь би бас бодож л байлаа л да. Хүн ингээд карма наад өвчин чинь чиний карма гэд ингээд сонсчих юм бол ямар сэтгэл төрдөг болоо гэх те. Хин нэг намайг өвдөө зааж яах наа чин чиний карма наа чин чиний үеийн үр гэд хэлэх юм бол ямар сэтгэл төрдөг болоо гээл бас жоохон бодож л байлаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ энэ талаар ярина. Ариун агч маань харж явна гинэ. Ажил ихтэй одоо л дөнгөж ажиллаад хараа явж байгаа юм байна штэ. Ундармаа агч гайхалтай гэж хөөрхөн штэ. Таны маань ажил сайн уу? Талгаа маань танхимаар бүртгүүлсэн байна. Окей. Манай танхимын ангиуд бол үнэхээр гал дөрлөлдсөн юм гоё болдог байгаа шүү. Тэгээ 2 сарын ангийнх нь бас энд орж ирэх байх. Лайв дээр сэтгэлээ хуваалцах байх. Танхимын ангийнхаа сэтгэлийг. За нөгөө трама ч байна өөрчлөөд өгөөч багшаал гэж байна. Сургалтандаа сууж ажиллаа хийхгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ манайхаа. Зангаа засахгүй бол аашаа засахгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд яг трама энэ карманы хувьд бас нэг арай жоохон өөр юм ярина хэдүүлээ өнөөдөр. За тэгээд одоо өнөөдөр тэр өвчтөе ингээд зовоод орж ирсэн ихчийг эмч намааг эн чинь бас нэг төрлийн карма гэж хэлсэн гэд тэгж ярьж байгаа сонсоод надад яг л за энэ карма гэдэг үг бол хүмүүст нэг ийм л сонсогддгийм юм те гэж бас яг тэрц маань хүнд хэцүү зовлонтой хүмүүст бол наа чин карма гэж хэлэхээр яг л ингэж сонсогдгийм байна да гэсэн нэг тийм ойлголт аваад өнөөдөр сууж илаа. Тэгэхээр карма гэж юу юм бэ манайхаа? Тэ карма гэж юуг хэлж байгаа гэж бодож байна. Яг уу монгол хэлэнд карма гэдээ орчуулагдаад ороод ирсэн үг нь үүлийн үр гэж байгаа юм тий. За тэгээд үүлийн үр гэдэг талаараа хэдүүлээ өнөөдөр сайхан ярья. Ардаас нь үргэлжлүүлээ травмагаа бас жоохон ярья л гэж бодож байна. За бүгдэнд нь орой мэндэ. За үүлийн үр гэдэг концептыг ярьж эхлэхээс өмнө та хэд маань те энэ талаар ер нь ямархаа сэтгэлтэй байна. Манай нөгөө нэг лайв чи ер нь нэг цаг л үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сайхан чөлөөтэй газ сэтгэлээ хуваалцаад явчаарэ. Баясгалан болормоо орой мэндэ багшаал гэж байна. За орой мэндэ. За үүлийн үр гэж юу юм бэ те? Би яагаад энэ кармаг юу гэж тайлбарламаар санагдсан гэхээр цаг хугацаатай холбож тайлбарламаар санагдсан байхгүй карма буюу үүлийн үр гэдэг зүйлийг. За доктор Жо багштай олон жил судалгаа хийж квант физик гээл тэгэл өөрөө нөгөө бясалгал хийгээл маш гүн төвшөнд бясалгаал энэ хорвоо ертөнцийн хуулийг таниал ингээд давтсмаа. Доктор Жо багш юу гэж хэлдэг гэхээр цаг хугацаа гэдэг зүйл зөвхөн хүний тархинд байдаг гэж хэлдэг байхгүй. Цаг хугацаа гэдэг зүйл зөвхөн хүний тархинд байдаг. Тэгээд цаг хугацаа гэдэг зүйл байхдаа зөвхөн хүний тархинд юм шугамн байдлаар цаг хугацаа хүний тархинд л байдаг гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр тэдэн өдрийн өмнө тийм болсон, эдэн өдрийн өмнө ийм болсон. За жишээлбэл тэр карматай нь холбож ярих юм бол те хэдэн жилийн өмнө би нэг тийм буруу юм хийсэн. Эсвэл хэдэн жилийн өмнө тэр надад муу юм хийсэн. Тэрнийхээ үүлийн үр ирж гэн гэж яриад идэг штэ. Гэтэл энэ цаг хугацаа гэдэг ойлголт бол зөвхөн хүний тархинд л байдаг. Яг бол бидний тарих юмыг ингэж шугамн байдлаар бичиж тэ тухайн үеийн үйл явдалтай нөхцөл байдалтай видео кино шиг бичлэг хийдэг учраас энэ цаг хугацаа гэдэг ойлголт чинь зөвхөн бидний тархин дотор байдаг гэсэн үг. Гэтэл энэ үүлийн үр гэдэг энэ зүйл чинь өөрөө хаана байдгийг гэхээр бидний нөгөө квант талбар гэж нэрлэдэг байдаг. Хоосон тэ харанхуу тэр бүх зүйлийн дотор гадар нэгэн зэрэг оршиж идэг тэр энерги мэдээлэл хэлбэлзэл давтамж долгион байдлаар хаа сайгүй энэ үүлийн үрийг мэдээлэл бол ингээд байж идэг гэсэн үг байхгүй.
За бодъё л та бид нар ямар нэгэн буруу зуруу үйл хийчлээ те. Тэрийг ингээд бид нар зарим нь санан тэр буруу зуруу хийсэн үйлээ зарим нь санан, зарим нь санахгүй, зарим нь бүр энэ төрөлд ч үйлдэгдээгүй одоо үеийн үр бид нар өмнөх төрөлтүүд ч юм уу те шал өөр одоо бодгал байхад шал өөр биетэй байхад ч юм уу үйлдсэн тэр үеийн үр гэдэг юм чинь бидний энэ мэдээлэл буюу сүнс гэдэг зүйлэнд бичигдээд ирж байгаа. Бид нэр ухамсар гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид нэр дээд ухамсар энэ төр гэж нэрлэдэг байгаа. Тэр зүйлэнд чинь ингээд бичигдээд ирж байгаа. Тэгэхээр яг ингээд үеийн үр гин гут чинь хүн юу гэж боддгийг хэр би одоо юу буруу хийсэн бэ л гэж боддог байхгүй. Гэтэл цаг хугацаа гэдэг зүйл байдаггүй. Тэгээд тэр миний одоо уншиж судалж байсан, сонсч байсан зүйлсүүдээс сонсоход бол Dolores Cannon гэдэг ховс чимэгтийн подкастыг би нөгөө юун дээр оруулсан байдаг шүү дээ. YouTube сувг дээр оруулсан байдаг шүү дээ. Dolores Cannon гэдэг. Тэр Dolores Cannon гэдэг хүний ярьж байгааг ингээд сонсохоор энэ хорвоо ертөнц буюу энэ дээд ухамсар бидний нөгөө одоо юу гэж нэрлэх юм бүтээгчийн ухамсар, квант талбар гэж нэрлэдэг байдаг энэ зүйл чинь өөрийн гэсэн ухамсартай. Тэгээд бүх мэдээлэл энэ квант талбарт хадгалагдаад байдаг гэж байгаа. Бүх мэдээлэл квант талбарт хадгалагдаад байж байдаг. Тэнгуутаа яадгийн гэхээр энэ квант талбар бид нэр өөрөө санахгүй байгаа өмнөх төрөлтийн эсвэл бүр хар багтаа үйлдсэн, эсвэл миний аав ээж үйлдсэн, өвөг дээдс үйлдсэн. Тэгээд тэр үүлийнхаа одоо тэр өвлөөс үлдсэн тэр сэтгэл хөдлөл, тэр мэдээлэл, тэр энергийг засаагүй ингээ хаяа орхицсон. Тийм зүйлсийг магадгүй бид нэр үүрдэг гэж одоо нөгөө нэг үлийн үрийг үүрж байгаа энэ төр гэдэг штеп. Тэгэхээр энэ биднэрт одоо ингээ зүр юун тодорхойгүй карма гэдэг үлийн үр гэд хэлчихээр ойлгохдаггүй. Гэтэл энэ үлийн үр хаанаас бодогдож гарч ирээд идэв? Үлийн үрийг хэн бидэнд бодож өгөөд идэх юм гэхээр энэ квант талбар гэж нэрлэдэг байгаа. Ухамсар бүхий энэ хорвоо ертөнцийн бүх материаллык зүйлс гариг ирэхс хүмүүс дэлхийн ан амьд нарны аймгийн 9 гариг энтрийг бүтээгээд байгаа энэ том бүтээгчийн ухамсарт өөрт нь энэ бүх зүйлийн мэдээлэл хадгалагдчихэдэг. Зүгээр тэгээ тэр мэдээлэл яадаг юм гэхээр цаг хугацаа байхгүйгээр яг одоо тэр үйл нь боловсрогдоод дууслаа ч юм уу. Эсвэл энэ ойлгож ухаараагүй зүйл энэ үйлийг буцааж гаргаж ирэх нөхцөл байдал бүрдлээ гингод тэр нь бидэн дээр үлийн үр гэж нэрлэгдэх тэр өвчин зовлон, асуудал бэрхшээл, таагүй харилцаа ч юм уу, таагүй нөхцөл байдал, таагүй үйл явдал болоод хүрээд ирдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр карма хаана гэдэг юм бэ? Карма хаасаагүй л байж идэг. Хизээний карма одоо бидэн дээр бодогдсон юм. Хизээний ч карма бодогдож болно. Тэгвэл карма бодогдох юм уу, бодогдохгүй юм уу гэдгийг юу шийдэд байгаа юм бэ гэхээр бидний үйл шийддэг. Бид нар ямар сонголт хийж, ямар үйл үлдэж, ямар замаар явна. Бид нар яг тэр зам дээр байх, тэр замаар яваад тэр нөхцөл байдалд ороход биднийг хайж олж ирэх тэр кармаг өөртөө татдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө Dolores Cannon чи хэлээд байдаг штэ. Энэ хорвоо ертөнцийн энэ ухамсар үнэхээр гайхалтай нарийн бүр ингээд ямар ч алдаагүй ажилдаг компьютер төхөөрөмж гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ компьютер төхөөрөмж яадаг юм гэхээр бүх зүйлийг тогтоож аваад бүх одоо энэ тооцооллыг бодоод тэгээд хүнд тэр яг үзэх ёстой, учрах ёстой тэр зовлон зүдгүүр, ойлгох ёстой тэр ойлголт ухаарл, засах ёстой тэр зан төлөв, тэр даван туулах ёстой тэр зүйлсийг нь хүнд яг цагт нь ямар ч алдаагүй тэгээ түүнийг нь өгөх бүх нөхцөл байдлыг нь бүх тэр зүйлсийг нь яг ингэж бүрдүүлж байгаа тухайн хүнийг тэр одоо карма гэж нэрлэдэг байгаа тэр үйл явдалтай дахин учруулдаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйл бидний тархинд байгаа харин ухамсарт талбар энэ квант талбарын хорвоо ертөнцийн бүтээгч энергийн хувьд цаг хугацаа гэж зүйл байхгүй. Бид зүгээр яг ийм гоё тэр үр шимэн тэр үүлийн маань үр шим боловсрох нөхцөл байдал бүртгэл тэр үйл биднийг өөрсдөө хайгаад олж ирдэг гэсэн үг байхгүй. Тэр үйл бидэн дээр нэг бол өөрөө хүрээд ирнэ эсвэл бид түүнд татагдаж очиод тэгээд бид нэр тэр карма гэж нэрлэдэг ах тэр үйл явдалтай учирдаг гэсэн үг. Тэгэхээр эцсийн бүлэгтээ юу юм гэхээр бүтээгчийн ухамсараа санамж бидний өөрийн биеийн эд эсэнд байгаа бидний өөрийн тэр сүнсний мэдээлэлд байгаа тэр мэдээлэл дахин давтагдаад байгаа гэсэн үг. Яагаад дахин давтагдаад байгаа юм гэхээр бид нэр тэр сүнснээсээ тэр мэдээллийг учир зангилааг нь олж сүнснээсээ тэр мэдээллийг нь арилгаж чадаагүй юм гэсэн үг. Сүнснээсээ тэр мэдээллийг нь бид нар яаж хуургаж одоо ойлголт ухаарал болгож тэр
тэр үүлийг гүйцээж тэр алдаагаа засаж ч юм уу те тэр хийх ёстой юм хийж ин тэр үүлээ гүйцээгээгүй л гэсэн үг байхгүй. Гүйцээгүй үйл болохоор яг тэнд ингээ хадгалагдаад тэгээд яг зөв нөхцөл байдал нь бүрдэнгуут биднийг олоод гарч ирж байгааг нь бид нэр карма гэдэг. Тэгэхээр энийг заавал нэг нүгэл мүгэл гэж ойлгоол те. Заавал одоо энийг карма гэхээр л одоо би муу юм хийцэн, би муу хүн болохоор ч юм уу, би юу н яасан гэж ингэж хүн дээр хүлээж авах ямар ч хэрэггүй гэсэн үг. Карма гэдэг нь яах ёстой гэхээр засах ёстой үйл, ойлгох ёстой үйл, хийж гүйцэх ёстой үйлч гэдэг юм уу. Ямар нэгэн зүйлийг хийгээгүй болгоогүй учраас л тэр онцгой таагүй үйл явдал биднийг хайж олж ирээд бидэнд тохиолдоод байгаа гэсэн үг. За карма гэдгээ маш энгийнээр зүгээр ингээл ойлгоч. Тэр бол заавал нүгэл мүгэл те чиний урд насандаа хийсэн. Эсвэл аав жимээ өвөг чинь тийм насандаа хийсэн тийм нүгэл мүгэл гээд ингээд хүндрүүлээд гунаад, гутраад, зовоод шаналаад байх юм байхгүй. Энд ямар нэгэн сурах хэрэгтэй юм байна. Энд ямар нэгэн засах хэрэгтэй юм байна гэдээ л ойлгож хэрэгтэй. Тэгэхээр энэ бидний өвөг дээдсээс ч ирж болно, өмнөх төрөлтүүдээс ч ирж болно. Эсвэл бидний өөрийн залуу зандан насандаа, бага насандаа өөрийн мэдлгүй хийсэн үйлдэлүүдээс ч ирж болно. Тэгээ ер нь бол юу гэж ойлгох гэхээр карма гэхээр зөвхөн муу ч юм биш. Карма гэхээр зөвхөн муу ч юм биш. Карма гэхээр юу юм гэхээр хийсэн үйл болгон ямар нэгэн мэдээллийг, мэдрэмжийг, ямар нэгэн үр дагаврыг үүсгэжээдэг. Тэр үр дагавраа л бид нэр одоо дахин яг ингээд одоо өөр дээрээ одоо тавтаад яг дахин тэр алдаагаа гаргадаг ч юм уу, дахин тэр сайн үйлээ хийдэг ч юм уу. Тэгэхээр карма гэхэлэр чинь зөвхөн одоо нөгөө мууч биш, сайнч байж болно. Эсвэл зүгээр л ямар ч ньютрал, ямар ч асуудалгүй зүгээр хэвийн үүлийн үрж байж болох байхгүй. Тэгэхээр үүлийн үр гэхлээр л одоо гонж гутраах ч юм уу, үүлийн үр гэхлээр л одоо баясаж хөөрöd ах ямар ч шалтгаангүй. Угаасаа бидний хийж байгаа үйл болго ямар нэгэн үр дүнтэй. Тэгэхээр бид нэр аль болох яах юм гэхээр сэргэг ухамсартай байж өнөөх сэргэг ухамсараа ярьж эхэлнэ те одоо сэргэг ухамсараа ярихгүй бол тархиа өөрчлөлийн лайв биш болно. Тэгэхээр аль болох яах ёстой юм гэхээр сэргэг ухамсартай байж хийж байгаа үйл бүрээ ухамсартайгаар хийгээд зөв хийх хэрэгтэй гэсэн. Тэгээ би одоо ингээ 2 жил гаруй хүнтэй ажиллаад зөндөө олон хүнтэй ажиллаад байж байгаа. Би ганцхан л юмыг маш сайн ойлгож байгаа байхгүй. Хүн сэргэг ухамсартай байхдаа хизээч мэдсээр байж муу үйл хийдэггүй. Ямар хүн муу үйл хийдгийг гэхээр ухамсаргүй байгаа хүн л айсандаа, түгшсэндээ, амьд үлдэх гэсэндээ, өөрийгөө хамгаалах гэсэндээ, сайхан амьдрах гэсэндээ, шунсандаа, тэ одоо яасандаа ч гэдгийг ингээд ухамсаргүй байгаа учраас эдгээрээс болоод хүн муу үйл хийждэг байхгүй. Түүнээс ухамсартай байх юм бол хүн болгоно л аль болох сайхан үйлийг хийж авдаг. Энэ өөрөө юу юм гэхээр энэ хүний мөн чанар. Хүн л бол ухамсартай л байгаа бол хинч муу мухай үйл хийхийг хүсдэггүй. Энэ бол хүний мөн чанар. Үүнийг юу гэж нэрлэдэг байгаа юм гэхээр хүний одоо юу гэдэг байгаа байхгүй юу? Гэрэл чанар, гэрэл мөн чанар гэдэг. Хүн нэрнгээсээ гэрэл шиг тийм гоё цагаан цайлган тийм мөн чанартай. Гэхдээ ямар хүмүүс тэр гэрэл шиг цагаан цайлган гоё мөн чанараа алдчихдаг гэхээр ухамсаргүй хүмүүс. Нөгөө симпатетик буюу стрессийн хариу одоо нөгөө зуухт тэмц нуугд гэдэг тэр хариу урвал дээр амьдраад байгаа хүмүүс л тэр ухамсаргүй муу үйлийг хийгээд яг тэр хийсэн үйлийнх нь одоо үр дүн нь квант талбарт хайчгачгүй хадгалагдаад тэгээд өнөөдөр биш юм гэхэд маргааш биш юм гэхэд нөгөөдөр биш юм гэхэд тэрний дараагийн өдөр биднийг олж ирдэг нь өөрөө бид нэр өвчин зовлон ийм тийм асуудал те ойлгож ухаарахгүй байгаа бүхэн маань л өөрөө энэ үеийн үр гэсэн. Тэгэхээр амьдрал бол нэг юм том зогсолтгүй нэг юм ингээд байж л байдаг бүх мэдээлэл хадгалагдаж байдаг юмн дээр хүн гэдэг юм бодгал болохоор богинохон хугацаанд амьд байгаад нэг 60 70 80 өсрээд нэг 90 наслаа те тэнгуутаа хүн гэдэг бодгал юм богинохон хугацаанд амьд байгаад тэнгуут энэ богинохон хугацаанд энэ одоо энэ квант талбар энэ оршихуйг бүтээсэн энэ энергийн талбар мэдээллийн талбараас өөрийн үйлээрээ сонголтоороо өөр тохирох үйлүүдийг татаж аваад тэгээ бид нэр жаргаж аваад хийж бүтээгээд болж бүтээд болохгүй бүтэхгүй байгаад ингээд янз янзаар амьдраад идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр амьдрал бол мөнхийн хөдөлгөөн цорын ганц өөрчлөгдөхгүй зүйл нь хөдөлгөөн гэж байгаа шүү дээ тий. Зя арамэндэ гэсэн байна. Мөнгөө гэж хүн хэ готов арамэндэ гэсэн байна. Зя манайхан юу ичж яана харнаа уу харна.
Орой минь агшаа гэсэн байна. Цаагийн ихч баярлалаа. Орой минь бүгдэнд нь орой минь хүргье. За ямар үйл хурааж байна гэдэг шиг те ухамсартай байж чадчихэв нөө хэр ухамсартай байж чадчихэв. Одоо ерөөсөө тэгээд нэг 2 жил гараа ингээ хүнтэй ажиллахаар би нэг муу сайн муухай гоё ийм тийм хүн гэхээс л ухамсартай хүн ухамсаргүй хүн л гэж хоёр янзын хүн байдаг юм байна гэж ойлгосон. Ухамсартай хүн бол үнэхээр ухамсартай байгаа учраас яах юм гэхээр хүсэхгүй буруу зүрх үйлдэлээ хийхгүй. Тийм учраас ирээдүйн амьдралдаа өөртөө нөгөө таагүй мэдээлэл, таагүй энерги, таагүй харилцаа хурааж хуримтлуулахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ухамсаргүй байгаа хүн л ар өрөө бодохгүйгээр одоо хүнд халтай, өөртөө халтай үйл хийж тэр үйлийнхаа үр дүнд таагүй харилцаа, таагүй мэдрэмж, таагүй мэдээллийг энэ хорвоо ертөнцийн дээр үлдээгээд тэгээ дараа нь өөрийнхөө тэр ойлгоогүй, ухаараагүй гаргасан тэр зүйлээ өөрөө өөртөө татаж явдаг гэсэн үг. Өөрөө өөртөө тэр амьдралыг дуудаж явдаг гэсэн үг. Зулааж ой үл сайн үлийн үр гэж байх уу? Тийм ээ, тийм үлийн үр гэхээр муу гэсэн үг биш шүү дээ. Бид нар энэ үлийн үр гэдгийг дандаа муу юм шиг ашигласаар байгаад ингээд хүн ингээ үлийн үр гэхээр пал гэдэг болцсон байгаа таахгүй. Өнөөдөр би тэр манай дээр хурж ирж уулзсан ихчийг хараад үлийн эмч миний энэ өвчнийг миний үлийн үр гэсэн гээд ингээ хэлээд гачин болохт нь би бас дагаад сонирн болж байгаа байхгүй. Тэгээ сэтгэл санааг нь жоохон өрөхгүй л үзээл тийм болж байгаа. Тэгэхээр энэ үлийн үр гэдэг юмнаас айх хэрэггүй. Энэ бол хэрвээ одоо бид нарыг зовоож хурж ирж байвал энэ үлийн үр хэрвээ бид нарыг зовоож хурж ирж байвал юу гэж ойлгох юм гэхээр засах ёстой зүйл, ойлгох ёстой зүйл, өөрчлөх ёстой зүйл гэж бодно. Үнэхээр сайн сайхан байгаад буян гэдэг шиг, буян дэлгэрээд гэдэг шиг ингээ буян дэлгэрээд авах юм бол яах юм гэхээр болж дээ би нэг арай хүн шиг ухамсартай, хүн шиг зөв үйлдэл явж дээ гэж л бодох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс иш нэг яана янэ гэд байх хэрэг байхгүй те. Болроо боги орой минь миний хамгийн сайхан эрхэн багш минь гинэ. Йоо бурхан минь баярлалаа болроо. Чи болроо намайг ингэж уйлалдаг шүү гэж. Яа гой комент хийсэн чи баг буруутай таамаа шүү те. Тавалсан шүү тавалсан. Юу гэж тэхвэдэ ингээд баярлж талархаж явдаг одоо юм хайртай суралцагч нартай бүгдэнд нь хайртай бас бүгдэнд нь талархаж явдаг шүү. За манайх нар тэгээ сонь сайхан хэр ухамсартай байна да. Сайн муу үеийн алиг нь илүү хурааж байна да. Сайн муу үеийн алиг нь илүү үйлдэж одоо квант талбарын бүтээгчийн ухамсартай алиг нь илүү цацаж явна да манайхан. За тэгээ тархиа орчил сургалтанд суусан хүмүүс одоо л угаасаа шал өөр байдаг л да. Бид нэр сэргэг ухамсар гэдэг зүйлтэй учирчдаг учраас сэргэг ухамсартай муу юм хийж байгаагаа мэдчихэдэг учраас хизээж хүсэж муу юм хийдэггүй, албаар муу юм хийдэггүй, зоригтойгоор муу юм хийдэггүй. Тэгэхээр манайхан бол ерөнхийдөө энэ сэргэг ухамсартай болсноор үнэхээр энэ одоо үлийн үр гэж нэрлэдэг зүйл байдаг бол те буюу тэр энерги мэдээлэл хоримтлагдсан тентгээ хайжчихгүй байж идэг бол түүндээ маш их өөрчлөлт оруулж түүнийг маш их засаж одоо шашныхны нэрлэлтгээр үлийн үрээ маш их нэмгэлж байгаа хүмүүс гэж би тэрхээ өөрчлөхний бодож талархаж, өрөөж, бахархаж ингэж явдаг шүү манайхаа. Хэр сэргэг ухамсартай байна. За лайв дээр хой комментаа бичээрэй хой тэгэхгүй бол ганцаараа яриад тахам бол ингээд дуусгаа ичиж шүү. Тэр трамамрамага ярихгүй дуусгаа ичиж шүү гэж сүрдэлээд байл те. За тоглоом шоглоо. Манайхан бол намайг мэдэндээ би чи айгүй хамаагүй сайхан тоглоом шоглоом хийдэг. Тэгээд миний хувьд бол юм гоё хүн амьдралд хүн хурдан мартдаг, хурдан уучилдаг, хурдан тавьж явуулдаг, хурдан ойлгож ухаардаг, хурдан хүлээн зөвшөөрдөг байхыг одоо айгүй сайхан зүйл гэж боддог. Тийм учраас ч гэсэн би бол аль болох тэгж тэр намайг тэгээд энэ намайг ингээд гэж зууж мууж явах дурггүй. Тэгээ энэ утгаараа ч гэсэн ерөнхийдөө нэг тэгж хүнд хүлээж авдаггүй болохоор өөрөө ч гэсэн нэлээд хамаагүй жок хийдэг. Жохон ийм төрлийн хүн байгаа шүү манайхаа. Цоо шинээр орж ирсэн хүмүүс ямар сонирн бясалгалын багш вэ гэд гайхаад байваа та нар. Зяк. Сайн сайхан манайхан бичээрээ карма марма гэд бичээрээ сэтгэлээ бичээрээ хэр их сэргийг ухамсартай байна. Сэргийг ухамсартай байж чадчихэв нөө, хийж байгаа үйл бүрдээ ухамсартай хандаж чадчихэв нөө, сэргийг хандаж чадчихэв нөө.
За хагас сайныхаа үйл ажиллагаанд очиж амждаггүй. Цагаан сар гэж завгүй байна багшаа. За манай цоогийн ихч бол аргагүй ах уу. Танийгаа ойлгож байна. Одоо хамгийн гол оргил ачааллын үе юм чи ажиллаа бодлого яах вэ? Тэр хамаагүй шүү. Цоогийн ихтэй ажиллаа хийж байхдаа хэрэг сэргэг ухамсартай байна да. Сэргэг ухамсартай байж чадчихэв нөө. Тэгээ бид нар нөгөө хэлдэг штэ. Нүдэ ханаад ингээ 30 минут суух ерөөсөө ч чухал биш. Яагаад тэгэхээр хоногийн 24 цагаас 30 минутад нь ухамсартай өөрийгөө ажиглаад байх юм бол өөрийн чинь амьдралд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг те. Хамгийн чухал нь юу вэ гэхээр өдөр тутамдаа, алхам тутамдаа хорон бүртээ чадаж байвал сэргэг ухамсартай амьдрч сурах. Энэ л бол манай тархиа өөрчлөлтний хийх хамгийн чухал юм. Ингэж л бид нэр өдөр тутамдаа харилцаа бүр дээрээ хаа явсан газраа ухамсартай байж яах юм гэхээр харьцангуй буруу зүрх үйл баг хийж харьцангуй энэ карма үеийн үр гэдэг юмыг өөртөө баг хурааж муу үйлийг, муу мэдээллийг, муу мэдрэмжийг, муу харилцааг аль болох баг бүтээж явнаа л гэсэн үг. Эс мөнх цэцэг лусан юм байна гэхээр яах вэ? За одоо манайхан чинь лус савдаг гэж одоо өмнө нь бол те манай нүүдэлчин монголчууд өвөг дээдс маань манай уламжлалаар бол энэ үнэхээр амьтай зүйл бүх зүйл амьтай гэж итгэдэг байсан. Уул амьтай, ус амьтай, уулын эзнийг бид нэр савдаг гэдэг, усны амьтныг лус гэдэг, галын эзнийг галын бурхан гэдэг, тэнгэрийн эзнийг мөнх хөх тэнгэр гэдэг те. Тэр мод одоо юу байдгийг газар дэлхийн ээжийг болохоор дэлхийн ээж гэдэг юм уу бас савдаг гэдэг юм уу ингэж нэрлэдэг байсан. Гэтэл орчин үед бид нар яасан бэ гэхлээр энэ ухаанаа алдаад бүх юм амьтаа гэдгийг мэдхэ болоод энэ байгальтай хамаа намбайг харьцаж эхэлсэн байхгүй. Ухан түнхэн бохирдуулна. Дээрээс нэмээд хог мог хамаагүй хаян те. Тэгээ дээрээс нэмээд тэр уулыг хамаагүй ингэж уул ус тэр гол гойр хилдв одоо тэр байгаль ихтэй хамаагүй харьцдаг болчихсон. Тэгэхээр лусын юм байна гэдэг чинь лус гэдэг чинь өөрөө бид нар юуны эзэн гэж ярьдаг гэхээр тэг гол мөрөн усны эзэн гэж ярьдаг. Тэгээд гол ус бохирдуулах юу эзэн бэ? Хог могоо хайсан уу? Хамаагүй гол ус руу тэ одоо буртгалж юм хайсан уу гэдэг нэг том асуулт байна шүү дээ. Эсвэл гол мөрөн сэндийчсэн үү? Газар шороогийн сэндийчсэн үү? Одоо энэ лусыг хилэгнүүлэгч юм уу? Яагад бол бүх юм чинь амьтай. Манай одоо энэ тархиа орчин сургалтын дээр яг энийг ярьдаг байхгүй. Бүх зүйл өөрийн гэсэн ухамсартай буюу бид нар амьтай гэж нэрлэдэг байгаа боловч монголчууд амьтай гэж нэрлэдэг байгаа боловч бүх зүйл өөрийн гэсэн ухамсартай буюу ингээ материаллык бүх зүйл өөрийг нь бүтээсэн энерги мэдээлэл тэр энерги мэдээлэл хоёроос бүтсэн ухамсартай гэж үздэг. Тэгэхээр энэ ухамсар ерөөсөө хүмүүсийн хийсэн үйлдэлийг ингээд нүдэн ханаад мартаад өнгөрөөдөг байхгүй. Энэ ухамсар одоо өөртөө харилцаж байгаа бүх ухамсарын мэдээллийг өөртөө хадгалж яадаг. Тэгээд хизээ нэгэн цагт яг тэр мэдээлэлтэй энэ тэнцүү зүйл одоо бид нар лөө илгээдэг ч юм уу. Угаасаа бид нар тэр бүх ухамсаруудтай холбоотой байдаг учраас бид нар түүнийхээ хийсэн үйлийнхаа одоо үр шимийг хүртдэг гэх юм уу да одоо юу гэх юм. Хийсэн үйлтэйгээ яг адилхан зүйлийг бид нар эргээгээд буцаагаад өөр дээрээ авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг л ингээ хоёр хүн хоорондоо харьцаж байгаа юм шиг. Нэг хүнийг чи ингээл дандаа гомдоогоод тах юм бол бид нэр тэр хүнийг гомдоосон тэр хүний тэр гомдсон тэр их хар гомдол энергийн бөөгнөрл эргээгээд бид нар дээр хизээ нэгэн цагт бид нар дээр одоо хурж ирээд энийг нь бид нар үүлийн үр гэж нэрлээд байдаг шиг. Тэр лус ч гэсэн өөрийн гэсэн ухамсартай өөрийн гэсэн амьтаа учраас тэр амьтаа зүйлтэй бид нар яаж харьцаж байна? Эргээгээд тэр амьтаа юм болгоноосоо яаж харьцсныхаа үр шимийг хүртдэг. Тэгэхээр хэрвээ л усан юм байна гэж байгаа бол мөнх цэцэг те манай тэр тархиа өөрчлөлт төвийн байгаль орчин хамгаалах, байгаль орчин цэвэрлэх, гол ус цэвэрлэх тэр ажилд оролцоорой. Тэгэж уучлалт гуйж өршөөл ирж те ядаж өөрийнхоороо ч гэсэн буцаагаад энэ хийсэн одоо буруу зүрх үйлээ буцаагаад цайруулах гэж нэрлэдэг юм уу те энэ гаргасан алдаагаа засах, ойлгож ухаараагүй зүйлсээ ойлгож ухаарах гэдэг зүйлсийг хийгээрэй. Бид нар яагаад нэг илүүтэй гарсан завтаатай гол ус цэвэрлдэггүй бид нар одоо бохирд хог хүний бааз шээс байдаг хүний хог новшин дуртай юм болохоор тэр лус авдгийг цэвэрлдэггүй бид нар яагаад тэр туул голыг цэвэрлдэг вэ бид нар яагаад гол цэвэрлээд идэг вэ гэхээр эргээгээд бид нар тэр туул голоос өөрөө ууж байгаа байхгүй туул голоосоо бид нар уудаг штэ тэгсэн хэрнээ монголчууд улаанбаатарчууд яадаг вүлээ өөрснийхөө уудаг ус руу туул гол руу очиж шээгээд багаад тийшээ хүүхдийнхээ памперсыг хаяад тийшээ бүх хог байж болох бүх юмаа аваачиж хаяад идэг
Тэг эцсийн бүлэгтээ эн чин заавал нэг карма марма үлийн өрөхгүй зүгээр ингээд толгоогоороо бодоод үзэхэд яах юм гэхээр эн чин өөрөө зөв юм мөн үү? Эн чинь өөрөө бид нэр өөрийнхөө төлөө хийж байгаа юм мөн үү? Өөрийнхөө сайн сайхны төлөө юм хийж байгаа мөн үү гэж зүгээр бид нар бодоод үзэх хэрэгтэй байхгүй юу? Ингээ бодоход л амьдрал маш энгийн. Хэрвээ л усан юм байна гэж байгаа бол тэр байгаль орчин хамгаалах, гол ус хамгаалах, мод тайрах, хогийн түүх, цэвэрлэх тэр ажлыг сайн хийж одоо энэ ойлгож ухаараагүй тэр ухамсартай зүйлтэй буруу харьцсан тэр харьцаагаа засах хэрэгтэй гэсэн үг. Баясгалан болормаа сувтаа агшийн бясалгал маш сайхан шүү. Баярлалаа багштаа гэсэн минь баярлалаа баясгалан болормаа танд. Зяг болроо боги сайн үйлийг их хийж өөрийгөө олж хайрлаж байна шүү багшаа. Өмнөх болроогоос шал өөр болж хүмүүсийг бүр гайхшруулад явж байна да гэж баяр хүргэе та сайхан байна да. Яг ингээ хүмүүсийг гайхшруулад өөрийгөө ч гэсэн гайхшруулад сэргэг ухаан ухамсартайгаа амьдралаа сайхнаар бүтээгээрэй. Энэ л бидний ингээ сургалт мургалтанд суугаад цагаа өрөөд байгаагийн хамгийн гол шалтгаан шүү дээ. Болроодо баяр хүргье баярлалаа бас. Тийм ээ багшаа сэргэг ухамсартайгаа ажиллаад л байгаа. Буруу бодлоор жиргэл тоолоод эхэлдэг. Өсөөс дээш гаргахгүй гэдэг. Сайн биш. 9 секундын дотор өөрийгөө бодлыг хувиргаж чадчихэв. Барьж аваад хувиргаж чадчихэв. Энэ бол чадвар ахгүй юу? Энэ лайвыг үзэж байгаа бүх хүмүүст хэлмээр байна. Энэ сэргэг ухамсар өөрийгөө барьж аваад өөрийгөө засах гэдэг чинь чадвар. Яг л бид нар алхаж сурдаг шиг, бид нар явж сурдаг шиг, бид нар ярьж сурдаг шиг, машин барьж, хувцас өмсөж, ажиллаа хийж сурдаг шиг энэ сэргэг ухамсартай байж сурах гэдэг чинь өөрөө чадвар юм. Бие даасан чадвар. Тэгээ энэ чадварыг эзэмшээд авсан сүлдээ 9 секундээс дээш хэтрүүлэхэ болдог байх нь шүү дээ. Тэр сөрөг бодлыг өдөржин бодож явахгүй, хэдэн сараар бодож явахгүй, хэдэн жилээр бодож явахгүй те. Тэр сөрөг бодлыг 9 секундын дотор өөрчлөө хувиргаад засаж чадна. Энэ бол чадвар. Ундрах орой минь дээ. Сайн уу ундрах чи орой минь. Мөнх цэцэг за баярлалаа гэсэн байна. Зүгээр дээ зүгээр. Одоо манай энэ лайв хийж байгаа чинь хамгийн гол утга учир нь зөв ойлголт ухаарлыг хүмүүст өгөх шүү дээ. Түүнээс нэг айлгаж сүрдүүлээд буруутгаж гэмтэн шиг гэлбэлзүүлээд авах ямар ч хэрэггүй. Яа тэгэхээр би өөрөө тийм хүн биш те. Би өөрөө тэгж юм юмнаас айдаггүй алдаа гаргасан бол засъя ойлгохгүй байгаа л ойлгоё. Чадахгүй бол чадъя гэдэг нэг тийм жоохон гал төрлийн тийм ирмэлцэлтэй хүн байхгүй юу? Лусын чиглэлийн бясалгал. Манайх тийм лусын бясалгал гэсэн балаа малаа юм хийдэг байгаа шүү. Бид айшаа заснаад сэргэг ухамсартай болж наалтаагаа зас, үйлдэлээ зас, бодлоо зас гэдэг бясалгал хийдэг байгаа. Тэгвэл лусад зориулж бясалгаж яах юм? Бид нар бохирлоо давил тэрний төлөө 1000 бясалгаач нэмэр авахгүй шүү дээ. Лусаа бохирдуулчаад эсрэгээр нь түүний төлөө 1000 удаа бясалгал хийгээч нэмэр авахгүй. Түүний оронд сэргэг ухамсартай байжгаад яах юм гэхээр наа сэргэг ухамсараараа лустаа муу юм битгий хий. Тэ? Алхам тутамдаа зөв сайхан амьдр гэдэг ийм бясалгал хийдэг байгаа шүү бид нар. Яг уу мөнх цэцэг яа харахгүй манай бясалгалыг огт мэдгүй манайх нэг огт мэдгүй хүмүүс байна л да тий. Тэгэхээр хэрвээ сонирхож байвал өөрийнхөө алдаатай зан үйлийг айш авирыг бодол мэдрэмжийг засмаар байх юм бол тархиа өөрчил сургалт чи яг зөв газар чинь гэсэн үг. Зяг. Тэгэхээр манайх зүгээр одоо саяны энэ лусын бясалгал гэдэгтээ хамгийн ойрхон дуу очих бясалгал нь бидний хийдэг бясалгал юу байдаг гэхээр нийтийн сайн сайхны төлөөх бясалгал гэж байдаг. Нийтийн сайн сайхан гэж юу юм? Энэ улсын төлөө, өөрийнхөө төлөө, өөрөөсөө гадна бүх хүмүүсийн төлөө хийдэг юм үн төлбөргүй бясалгал байдаг. Тэгэхээр энэ нийтийн сайн сайхны төлөө бясалгал зорилго нь болохоор нийтийн сайн сайхны төлөө учраас яад ингэхээр үн төлбөргүй манай тархиа өөрчил ап дээр тавигдсан байдаг. Та бүхэн аваад нийтийн сайн сайхны төлөөх бясалгалыг хийж үзээрэй. За энэ ч гэсэн бидний одоо бодол мэдрэмжээрээ бусдад хийж байгаа сайн үйл ахгүй юу? Энэ ч гэсэн бидний бодол мэдрэмжээрээ бусдад хийж байгаа сайн үйл. Тэгэхээр энэ ч гэсэн үйл болоод квант талбарт хадгалагдаад үлдэхүү, энэ мэдээлэл хадгалагдаад үлдэхүү гэвэл хадгалагдаад үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо манай сургалтанд сууж үзээгүй хүмүүс манай тархиа өөрчил апыг татаад үнэгүй бясалгалууд маань хийгээрэй. Энэ дотор талархлын бясалгал байгаа, нойрны бясалгал байгаа, дээрэс нэмээд нийтийн сайн сайхны төлөөх бясалгал байгаа. Зяг. Сэргэг ухамсар те. Сэр бас дахин сэр гэдэг шиг.
Нөгөө сур бас дахин сур гэдэг шиг те. Сэр бас дахин сэрл гэж хэлмээр байна. Яа тэгэхээр сэрээгүй цагтаа бид нар сайн муугаач ялгадгүй. Сэрээгүй цагтаа бид нар болохгүйгаач ялгадгүй. Сэрээгүй цагтаа бид нар хүсэж байгаагүйгаач ялгадгүй. Сэрээгүй цагтаа бид нар те тийм үгүй юм уугаач мэддгүү. Юу мэдгүй толгой тархин дүнгтэл юу ч юм хайгаал зовж бидрээл юм руу ороод гараал ингээ яваад идэг. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр ухамсараа сэрэх ёстой байхгүй. Ухамсар сэржээд сая бид нар нэг өөрийгөө зөв аваад явахтайгаа тэгээ түүнээсээ хитрээд ирэхээр бусдыгаа одоо өөрчлөлтөөгөө бусдаа сайнаар нөлөөлөхтэйгээ болдог гэсэн үг. Зяцэц нэг иймэрхүү байна. Өөр сайн сайхан юу байна аа? Манайхан бичээд байгаарай. Ойр таад ерөөсөө нөгөө сайн сайхнаа бичихгүй би ч нэг жоохон уйдаад байгаа шүү. За мөх цэцэг маань болсон болов? Нийтийн сайн сайхны төлөөх бясалгал хийгээрэй. За өөр сайн сайхан юу вэ? Өөр чи юу ярих гэж ялаа тийштэй. Өөр чи бид бүгдээрээ юу ярих гэжсэн гэхээр траума гэж ярьсан шүү дээ тий. За траума гэж юу юм бэ? Одоо бурхан минь траумагүй хүн алга угаасаа байхгүй л дээ гэж. Траумагүй ч хүн алга тэгээ дээрэс нэмээ трауманаас болоод би тийм трауматай, ийм трауматай сүлдээ бүр уцаар ярихад хүртэл трауматай болсон гэдэг ингэдэг болчиход байна шүү дээ. Тэгвэл траума гэж юу юм гэхээр бидний энэ саяны энэ яриад байсан үүлийн үр байгаа шүү дээ. Үүлийн үр карма. Түүнээс болоод бидний үдсэн зовлон зүтгүүр сэтгэлийн шарах бидний тархинд болон биеийн эсийн ой санамжид гүн бат хадгалагдаад үлдсэн тэр шарахыг траума гэдэг юм. Тэгэхээр бидний хин трауматуулдаг байх нь. Яг ингээ углуургаар нь гүн бодоод үзэх юм бол бидний үүлийн үрэл биднийг зорж ирж байгаа нь бидэнд траума болж ирнэ. А түүнээс тэр нэг хүн муу болохоор намайг трауматуулаад, энэ ээж муу болохоор намайг трауматуулаад, энэ аав муу болохоор намайг трауматуулаад биш байхгүй юу? Бидний өөрийн үүлийн үр биднийг хайгаад боловсроод ирэхээрээ бидэнд ийм гинтийн цочир үйл явдал, ийм таагүй хүн, таагүй харилцаа, ийм тийм нөхцөл байдал болж биднэрт ирж байгааг нь бид нэр орчин үе траума гэдэг аахгүй. Тэгээ траума байна уу те? Байлгүй яах вэ? Гайх хэрэггүй. Яагаад гэвэл ямар нэгэн үйл үйлдсэн л тэрний чинь үр дагавар ирнэ. Тэгээ мэдээж хүн л юм болохоор энэ хорвоо дэлхий дээр ирж гэн гэдэг чинь өөрөө юу гэсэн гэхээр сурах гэж ирсэн буюу бидэнд одоо боловсруулж дуусаагүй, сурч дуусаагүй, хийж дуусаагүй үйл байгаа учраас бид нар дэлхий дээр ирсэн шүү дээ. Тийм учраас трауматай байх нь дамжиггүй гэдэг шиг те. Трауматай байх нь дамжиггүй юм аа. Тэг түүнийг нэг хүн дээр хүлээж аваад би л чухам трауматай, би л чухам юм надтай гоё харьц, надтай сайхан харьц, надтай зөөлөн харьц гэд одоо тэрнгээрээ баг ингээд бамбаа болгоод түрүү яриад ах ямар ч хэрэг байхгүй. Траума хүн болгонд байгаа. Том жижиг их бах энэ дээр тэрэн дээр энээс болоод тэрнээс болоод л гэдэг ялгаа байгаа болохоос хүн болгон траума байгаа. Тэгэхээр траумад яаж хандах гэхээ окей. Надад яагаад энэ үйл явдал тохиолдсон? Би юу ойлгож мэдээгүй юм? Би юу сураагүй юм? Би юу хийж гүйцээгээгүй юм? Би юуг засаагүй юм? Түүнийгээ засах ёстой, хийж гүйцээх ёстой, ойлгох ёстой. Ойлгомжтой юм байна хаа? Ойлгомжтой юу? За тэгэхээр саяны ойлголтын дээр үндэслээд манайхан сэтгэлдээ хуваалцаад байгаарай. Юуны траума байна та нарт те? Боёо тэрэн дээрээс чи юу ойлгож ухаараагүй ах шиг энэ хоорондоо ярилцъя л та. Тэгэл угаасаа бүгд л алдаатай, бүгд л трауматай, бүгд л шархалсан зүрхтэй гэдэг шиг те. Бүгд л тийм юм чинь сайхан ярилцъя. Тэгээ нэг траума гэж хүн дээр хүлээж аваад бусдаас онцгой юм шиг байгаал би л трауматай учраас надтай сайхан харьц тийм байхгүй шүү. Бүгдээрээ трауматай байгаа. Яагаад гэвэл эн чинь бидний хийж дуусгаагүй үеийн үр байхгүй юу? Траума болоод биднийг зовоох одоо сайн зовоож өгөө сэрэх гээд сэхэрүүлэх гээд алдааг нь засуулахгаа үрээд ирсэн гэсэн үг. Ягч маань ойлгомжтой гэсэн байна те. За тэгээ энэ лайвыг тэгээ хүнд хэрэгтэй юм ярьж байна. Нэрээ энэ траума гэдэг нөхдүүдэд энийг сонсохын сон гэж байгаа хүмүүс байвал энэхүү лайва тэр тухайн хүмүүстээ шеэрлж өгөөрэй. Ингэснээр яах юм гэхээр бүгдөө энэ трауманыхаа ойлголтыг сайхан зөв болгоё те. Зэгцтэй болгоё, энгийн болгоё. Энгийн болохоор яах юм гэхээр түүнтэй ажиллахад бас илүү энгийн
амархан хэлбэрхэн байх болно. Зя. Өөр сайн сайхан юу байна? За өөр сайн сайхан байхгүй бол за инхээ готоо өгч маань ойлгомжтой гэж юм. За та маань тэгээ трама байна уу? Тэгээ сонь сайхан. Тэгээ яах вэ? Тэгээд бүгд л траматай шүү дээ. Энэ одоо миний хичээлийн сул тал юм уу хайш? Тэгээ миний лайвын сул тал юм уу хайш? Заяа гэх маань те тайлбарлаад л цаашаа асуулт байхгүй болгоод өгдөг дөө ККК гинэ. Би болохоор та нараар айгуулаг яриулах гэдэг. Тэгсэн чинь тайлбарж өгөнгөт цаашаа асуулт байхгүй болчдөг гинэ. Яй. За. Дэдэ сайн ч юм уу ч юм ойлгох ч юм алга те. За. Нарны сахиус гэдэг хүн хагас сайнд ямар үйл хийдэг юм бэ? Ямар хүн оролцдог юм бэ гэж байна. Окей, энэ бол манай сурагчид эсвэл манай сургалтыг сонирхдог, тархиа өөрчлөлийн арга барилаар өөртөө бясалгаж, өөртөө ажиллая гэсэн хүмүүс хамтдаа нийлж, цуглаж, хамтдаа ярилцаж янз янзын л ажиллагаа хийдэг дээ. Бидэнд одоо сэтгэл зүйн ярилцлагын клуб гэсэн ийм үйл ажиллагаа байна. Номын клуб гэсэн ийм үйл ажиллагаа байна. Бясалгалын клуб гэсэн ийм үйл ажиллагаа байна. Байгаль орчин хамгаалах, байгаль орчинд зориулсан сайн үйл хийх гэдэг үйл ажиллагаа байна. Сурагчдаа хөгжүүлдэг, гишүүдэд хөгжүүлдэг ийм үйл ажиллагаа байна. Тэрийг хувь хүний хөгжлийн клуб гэдэг. За тэгээ дээрэс нэмээд бид нар нийлж байгаад бас нийгэм рүү чиглэсэн одоо сургалт, танилцуулга, үйл ажиллагаа юм сайн дурын үйл ажиллагаа хий гэж бодож байгаа. Нэрээ гиснээс манай лайв дээр те хөөе та хэрвээ лайв дээр та ийм сайн дурын үйл ажиллагаа хийдэг бол энэ дээр очооч тэр хүмүүст наадхаа ярьж өгөөч гэсэн юм бүлгүүд байх юм бол бидэнд энэ доор бидэнд хэлээрээ тэгээд бид нар төрийн бус байгууллагаараа нийгэм рүү чиглэсэн юм сайн сайхан үйл ажиллагаа хийдэг байгаа шүү. Заяа ихч маань өөр лүгөө өнгийн дөө гэж байна. Окей. Тэгээ нэг ингэж яриад байгаа гэд багш нь ч нэг болцсон өөр лүгөө өнгийгөө дууссан хүмүүнч биш. Би ч гэсэн стил өөр лүгөө өнгийсөөр өөртөөгөө ажилласаар те. Зарим үед нус нулимстайгаа гутгалдаад энийг ойлгоогүй байсан байна гэж ойлгоод явж идэг хүн байгаа шүү. Оюунбат лавга энэ хорвоо төрсөн бүгдэд трама байх бөгөөд түүнийг туулснаар жинхэнэ хүн төрхөө олох. Ерөн зүй тогтолт үзэгдэл юм шиг санагддаг. Травмаг зөвхт аз жаргал туургах нь л чухал юм да. Тэглүү яах вэ? Яг зөв байна Оюунбата. Утган сүрэн цэвэлмаа трама байна уу? Тэрийгөө танингуудаа сэргэг ухамсараараа бодлоо. Энэ бодит байдал дээр юм биш гэд өөрчлөөд бодоод байхад яваандаа эдгэн гэж ойлгох нь зөв үү? За утган сүрэнгийн ойлголт бол яг хуу сэргэг ухамсараар барьж авч байгаа нь бол үнэхээр авууштай, үнэхээр сайн байна, үнэхээр болж байна. Тэгэн гутаа хүлээн зөвшөөрөхгүй энэ биш энэ трама биш гэж юусоо хэлэхгүй. Эсвэргээрээ миний ойлгоогүй юм юу байна? Хийж гүйцээгээгүй юм юу байна? Засаж залруулаагүй юм юу байна гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Ингэжээж жинхэнэ траманы чинь утга учир нь гарч ирнэ. Буюу бид нэрээр юу засуулах гээд байгаа, юу ойлгуулах гээд байгаа, юуг өөрчлүүлэх гээд байгаа гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Утган сүрэнд ойлгомжтой юу? Тэгэхээр манай тархиа өөрчлөх сургалт бол ерөөсөө үгүйсгдэггүй. Эсвэргээрээ хүлээн зөвшөөрөөд яагаад гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг. Үгүйсгдэггүй хүлээн зөвшөөрөөд яагаад гэдэг асуултыг өөрөөсөө асууна. Тэгээд энэ арганд нь суралцсан. Яагаад тэгэхээр энэ зүгээр л ярьж байгаа шиг юм амар зүйл биш. Зүгээр л ярьж байгаа шиг яагаад гэж асуухаар төгтөг гэж хариулт нь гараад ирдэг юм ерөөсөө ч биш. Тийм учраас энэ яагаадыг учир начиртай асуун, яагаадыг зөв зүйтэй хийн. Тэгжээд сая тэр хариултууд нь гарч ирээд бид нэр травмагаа эдгээж ангааж, травманыхаа гарц гаргалгаа зангилааг олно гэсэн үг байхгүй. Тэгжээж тэр травмаг хийх буюу травмаг эдгэн гэж нэрлэдэг байгаа. Тэр шарахыг эдгэн гэж нэрлэдэг байгаа гэсэн үг байхгүй. За сайхан асуулт асуусан. Утган сүрэндээ баярлалаа.
Тэгэхээр энд чи яагаад сургалт хийгээд ан зүгээр яриад л болчихдог байсан бол одоо монголчууд бүгд эдгэрхээр боллоо шүү дээ. Травманаас тий. Гэтэл яриад тех ёстой, инх ёстой гэж ярихаар л эдгэрчихгүй байна. Арт талд нэг учир шалтгаан байна, үе шат байна тий. Нэг зүйл байна. Тэр зүйлийг хүнээр хийлгэж, тэр зүйлд суралцуулж, тэр травмагийн зөв эдгэхийн тулд бас жоохон цаг хугацаа, процесс, хүчин чармайлт хэрэгтэй байдаг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас сургалт гэж хийгээд байгаа гэсэн үг. Түүнээс биш би бясалгалын багш болох мөрөөдөлтөдөө ч юм уу сургалт хийж байгаа юм ерөөсөж байхгүй. Эсвэргээрээ би бүр бясалгалын багш болох мөрөөдөлтөй байх нь гэдгээл бясалгалын багш болох ямар ч бодлого явж байгаад гинт халтраад ийшээ орсон хүн байгаа шүү тий. Тэгэхээр яака та ингээд та бүхэн сургалт хийгээд байгаа юм гэхээр эн чинь өөрөө нэг процесс байдгийг. Эн чинь өөрөө хийж үзэх ёстой, туулах ёстой аргачлал байгаад байгаа байхгүй. Тэр аргачлалаар хийхгүй бол энэ травма идэхгүй байна. Тэр аргачлалаар хийхгүй бол болохгүй байна гэдэг ганцхан санаан дээрээс сургалт хийгээд байгаа гэсэн үг. За тэгээд энэ одоо тэг карма, травма гэдэг энэ том үгнүүдийг энгийнээр тайлбарлах юм бол ингэж л тайлбарлаж болохоор байна. Тэгэхээр травматай гэхээр та хүнээс онцгой биш. Травма бас муу гэсэн үг биш. Травма юу гэсэн үг юм гэхээр тэр травманы чард чамд ойлгож ухаараагүй, засаж залруулаагүй, хийж гүйцээгээгүй үйл байна буюу ямар нэгэн карма байна гэсэн үг. Тэгээ энэ утгаараа энэ хоёр маань ингэж хоорондоо холбоотой гэсэн үг. Нэг зүйлийн хоёр тал. Карма, травма. Карма, травма гэж үзүүлж үзлээ те. За. Бас л жоок шүү. Тэгээ жоок ойлгоорой. Орж ирээд элдв янзаар бодоо шүүгээд яваад байгаа. Окей, манайхан. За, бараг нэг цагч болж гэн. Манай лайв бол нэг дунджаар цаг орчим үргэлжлээд байгаа. Хэрвээ асуух асуулт байхгүй, ярилцах зүйл байхгүй бол хэдүүлээ лайваа энэ хүргээд өндөрлөе. Тэгэхээр ямар ч хэлс өнөөдрийн маань энэ ярилцсан сэдв та бүхэнд хэрэгтэй ач холбогдолтой шинэ мэдээлэл өгсөн ямар нэгэн зүйлийн чинь учир зангилаа гарц гаргалгааг тайлсан бахаа гэж бодож байна. Тэгээд за мөнгөө баярлаа багшаа гэж баярлаа зүгээр дээ. Та бүхэнд бас баярлаа. Тэгээ энэ бол одоо миний одоо хийж байгаа ажил юм да. Миний бусдын төлөө хийж байгаа өөрийнхөө зүгээс нийгэмдээ оруулж байгаа миний хувь нэмэр бол миний энэ лайв, миний энэ хичээл, миний энэ сургалт, миний энэ ойлголт ухаарлаа бусдаа хуваалцаж байгаа үйл явц. Тэгэхээр үүний маань нэг хэсэг болгоод ингээд лайв хийж байгаа. Тэгээ лайв дээр маань 7 хоног болгон шахуу орж ирдэг. Энэ хайртай суралцагч нартаа баярлалаа, дэмжигч нартаа баярлалаа. Манай пэйжийг дагдаг, сонирхдаг бүх хүмүүст баярлалаа. Ариуна гэгч маань баярлалаа гэсэн байна. Окей. За. Бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. 9 цаг болж байгаа учраас бүгдээрээ сайхан амарцгаая. Тэгээд сайхан амарцгаагаарай. Дараагийнхаа лайваар уулзъя. Тэгээд дараагийн лайв дээр ярих сэдвийн одоо хүсэлттэй янз бүрийн санаа оноо байх юм бол энэ лайвынхаа доор бичээрэй. Тэгээд багш нас энэ лайвын лайвын комментүүдийг уншдаг байгаа шүү. Заяа эгч маань баярлалаа багшаа гэсэн байна. Оюнбат багшд баярлалаа гэсэн байна. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийнхаа лайваар уулзтлаа түр баяртай. Энэ 7 хоногт нь амжилт хүсье. Бай бай.